За сайн бацгаана уу та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргээд подкастынхаа хамгийн эхний дугаарыг хайрлах урлаг гэх Эрик Фромын гайхалтай номоор эхлэх болно. За тэгэхээр хайрыг та яг юу гэж боддог вэ? Хэзээ нэгэн өдөр хэн нэгэн цагаан морьтой ханхуу таны өмнө гарч ирээд хоёр бие биедээ дурлаад цаашдаа амьдрал үүснэ гэж боддог уу? Тэгвэл хайр нь эсэргээрээ боловсруулдаг, төлөвлөдөг, суралцдаг, эрдэм боловсралтай, ижилхэн ур чадвар, өөрөөр хэлэх юм бол хайрлах урлаг байх нь. Тэгэхээр номны манд хамгийн эхний агуулга нэр нь хайрыг хүссэн хүн болгон хайрыг мэдэрч чаддаггүй гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Тэгээ цаашлаад юу өгүүлт юм бэ гэхээр хайр хүнийг өөрчилж чаддаг. Хүнд хайртай болсон хүн бол хүнд хүлцэнгүй ханддаг, энэрэнгүй байж чаддаг, бас зоригтой, цаашлаад итгэл үнэмшилтэй, хувийн сахилга баттай байж чаддаг байх нь л дээ. Тэгээ ингэснээрээ өөрөө хүн ухамсартай болж байна гэж үздэг. Энэ ухамсар маань цаашлаад өөрөө бусдыг өөрчлөхөд, цаашлаад нийгмийг өөрчлөхөд ихээхэн хүч нэмэр тусдим болдог гэж үздэг л дээ. Ийм том нийгмийг өөрчилдөг хүчин зүйлийг бид нэр суралцдаггүй, судалдаггүй гэхээр сонирн байгааз асар их итгэл найдвар хүлээлтээр эхэлдэг атлаа үргэлж бүтлгүйддэг үйл явдал гэвэл хайр шүү дээ. Өөр салбарт ингэж бүтлгүйдсэн үйл явдал тохиолдвол учир шалтгааны түргэн олж тогтоож алдаагаа хэрхэн засах арга замыг хань. Эсвэл бүтлгүйтлэр төгсгөн тодорхой үйл явдлыг огт эхлүүлдэггүй. Гэхдээ хайрыг бид эхлүүлэхээс өөр арга зам байдаггүй. Хамгийн их өсөж хүлээсэн тэр хайр нь бүтлгүйдчихдэг. Тэгэд орчин үед бол хүмүүс амжилт дээр хүндийн төлөө хамаг энерги зарцуулаад цаг хугацаагаа төлөвлөөд ардаас нь хөөцөлдөх хэрнээ хайрын төлөө хөөцөлдөхгүйг нь л дээ. Тэгэд одоогийн ойлголт нь яг юу болсон юм бэ гэхээр хүмүүс хайр гэдэг зүйл хайрын энерги цаг хугацаагаа зарцуулж яадаг юм бэ гэдэг ойлголт нэг талаараа гараад ирсэн гэж юм. Тэгэхээр цаг хугацаатай, завтай, мөнгөтэйнийг нь л хүнийг хайрладаг, хүнд хайрлуулдаг гэдэг ойлголт маань маш буруу байхын шүү гэдгийг бид нар сайн ойлгох хэрэгтэй. Юу ч мэдэхгүй хүн, юу ч хайрлахгүй, юу ч хийж чадахгүй хүн, юу ч ойлгохгүй. Юу ч ойлгохгүй хүн ямар ч үнэгүй. Гагцгүй ойлгож буй хүн л хайрлна, анзаарна, бас харна. Тухайн зүйлд хэдий ихэр танин мэдэхгүй нуугдна вэ? Төдий ихэр хайраар агуу байдаг гэдэг. Тэгэхээр хайр маань өөрөөр хэлэх юм бол томоохон урлаг бас философи юм аа. Одоо орчин үед бол ийм ойлголт гараад ирсэн шүү дээ. Хамгийн гол нь хайрлах, хайрлуулах хүний болох нь чухал юм аа. Тэр хайр даах, чамайг хайрлаж чадах хүнийг олох юм бол амьдрал цаашдаа зам нь бардан болоод ирдэг юм аа гэдэг хүмүүс маш их ярьдаг. Гэхдээ энэ ойлголт нь бол тийм ч оновчтой ойлголт бол биш ахны. Хүнийг хайрлуулах, хүнээ олж хайрлах гэхээсээ илүүтэйгээр хүнийг хүлээн зөвшөөрөх гэдэг чинь өөр хамгийн чухал зүйл гэдгийг гарч ирсэн. Тэгээд энэ хүнээ олж хайрлах гэдэг зүйл маань 20 дугаар зуунаас гарч ирсэн зүйл гэдэг аахгүй юу? 20 дугаар зуунд ар гэрн ч юм уу те зугуулчлалаар хүмүүсийг танилцуулаад нөгөө нэг багт нь өндгөн сүй тавьсан гэж ярьдаг шүү дээ. Тэгээд аль хэдийний гэрлүүлчихсэн байсан. Тэгээд том болоод суусныхаа ардаас энэ хоёр хүн бие биендээ дасаж дурладаг ч юм уу. За хальсэл аав ээж хоёр нь хоорондоо хөрөнгө мөнгө нөөцлөд огноо өгчдөг ч юм уу. Энэ ойлголтууд дээр үед маш олон удаа энэ үйл явдлууд давтагдсанаасаа болоод одоогийн бид нарт ийм түгээмэл ойлголт болчихсон. Тэр хайрлаж хайрлуулах хүнээ олох нь л чухал гэдэг зүйлийг бид нарт ойлголт болоод хүрээд ирчихсэн байна. Хүний аз жаргал дэлгүүрийн шилэн цонхыг шохойрхон зугаалах. За эсвэл ямар нэгэн зүйл таалагдвал мөнгө төлөөд авах тэгээ мөнгө нь хүрэхгүй бол цувуулаад төлөх чадвар дээр ер нь хүний аз жаргал тогтдог болчихсон байна гэж юм л та. Тэгээд хайр нь яг энэтэй ижилхэн болчихсон байна. Эрэгтэй эсвэл эмэгтэй хүмүүс эргэн тойрны хүмүүсээ мөн ингэж л хардаг гинэ. Эр хүний хувьд сэтгэл татан байх нь эмэгтэй хүнийг илүүгүй их анхаарлыг хандуулдаг. Тэгээ цаашлаа тухайн хүнтэй би амьдрахад надад ямар илүү ашигтай, бид хоёр цаашдаа ямар ирээдүг бүтээх гэдэг талаас нь илүү ашиг хонжооны талаас нь хардаг болчихсон байна гинэ. Тэгэхээр хайр гэдэг 100-аас 100 байсан ийм том ойлголтыг философийн гүн судлаач, сэтгэл судлаач Эрик Фром маань маш энгийнээр
хинж уншихад ойлгомжтой хэлбэрээр хайрын мөн чанарыг хайрлах урлаг гэж яг юу талаар энэ хүү гайхалтай номонд бичсэн байх нэ. За тэгээд энэ хүртэл сонсож та үнэхээр их баярлалаа. Баяртай.